Ардчилсан нийгэмд төрж өссөн Монгол Улсын ерөнхий сайд томилогдож байгаад бол бас дэмжиж байна чадах бах. Одоо бол бодиттой ажлуудаар манайхан баахан бодлого ярьлаа. Цагаан байрны улаан намынхан 3 дугаар ээлжийнх нь хоолнд орох гэж өдөрдөг чинь та өөрөө. Жишээ нь одоо энэ Эрдэнэс Монгол гэдэг нэг компани байна. Яам юм уу гэхээр яам биш. Засгийн газрын хэрэглэх газар юм уу гэхээр бас биш. Холбогдох одоо тэр Эрдэнэс гэдэг юм уу, Эрдэнэс 5-7 гэдэг юм бүгдээрээ ажиллаа хийж чадчихээн. Гэтэл энэ компанид жилд 6-700 тэрбум төгрөг төвлөрүүлээд үрждэг, үр дүнд хүрдэг. Тэгээ иргэд нь очиод мэдээллийн ил тод байлгыг гэдэг яриа явдаг. Жишээлхэд энэ нэргэн даваагийн цогтоод ингээд даваагийн мөнх эрдэнэ бол шүгэл үлээгээд мэдэг хэрхийг хангаа яваад идэг, сайн муугаараа хэлүүлээ яваад идэг. Тэгээ одоо энэ иргэдээ сонсдгоо одоо энэ дарган зандаг нийгэм дээр одоо та ерөнхий сайд болж ийн байр суурийг илэрхийлээч гэж хүсэж байна. Хоёрт аль ч нам хамаагүй бүгдээрээ дарга болоод бүгдээрээ ингээд нэг юм болсон болоогүй бага бүрдүүлж ирнэ гэд бүгдийг халдаг. Халаа явахаар одоо жишээлхэд улсын хэмжээнд 23 онд 21 тэрбум, 24 онд 40 тэрбум төгрөгийг улсын төсвөөс тэтгэмжээр өгсөн байна. Нэг удаагийн тэтгэмжээр. Гэтэл одоо эн чинь төрийн өмчийн компаниуд дээр энэ тоо зөндөө явна. Төсвөөс өгнө. Эн чинь бүгдээрээ Монгол улсаас гарч байгаа. Одоо та Монгол улсын ерөнхий сайд болж байна. Энэ тал дээр одоо бас нэг таныг асуумаар байна. Энэ төрийн өмчөд одоо энэ сууж байгаа компаниуд дээр сууж байгаа дарга нар бол одоо эхнэрийгээ зөөж ийн, хүүхдүүдээ зөөж ийн, сургууль цэцэрлэг гэрлүүн. Хэмний гавны гэдэг бодолтой нэг ч дарга байхгүй. Бүгдээрээ одоо ингээ годомжинд алхаж чадхаа байсан, автобусанд сууж чадхаа байсан. Та нараас том цалинтай. Наран цогт дарга Эрдэнэс Монгол дээр сууж байхдаа жилийн 393 сая төгрөг авч ирсэн юм байна. Дараагийнхан дарга очсон нуугаад байна. Хувь үний нууц гин. Улсын байгууллага авилгатай тэмцэх газарт мэдээлэл гаргаж өгөө дарга хийх гэж очиж байгаа бол тэнд юуг нь нуух гэдэг. Иргэдээсээ та яг юу нуух гэдэг. Энэ тал дээр бас нэг байр суурь илэрхийлээд өгөөч. Уг нь бол одоо бид нар энэ их тансаглалаар чи уг нь эмчнэр, багш нар цалин бага байна гэж агсаад шүү дээ. Ахмадууд ч гэсэн цалин 1.5 сая болоод үг гэж агсаад байна. Эднэр л үйчихгүй юм. Өвдсөн нэг хүн гадагшаа явж чадахгүй хахад Мятийн тэгээд энэ ч татвараа төлөөл гадагшаа зугаалаа явж идэг ийм амар үргүү зардалтай компаниудыг татан болгомоор шүү дээ. Хувьд өгмөр. Энэ тал дээр таны байр суурийг сонсчоод тэгээ араас нь авилгатай тэмцэх газрынхаа юм яриа да. 30 секунд байгаа юм байна. Одоо энэ авилгатай тэмцэх газар гэж бас нэг газар байна. Дарга нь сураг сонсох юм бол казино тоглоо яваад идэв шүү. Эсвэл улс төрөөс нэг команд өгөхөр ажиллаж хүн намандаг. Цагаан байрны хулгайчууд одоо бүр ирээ цэрээ алдсан шүү дээ. Бүгдээрээ 100 сая төгрөг биш 100 сая доллар одоо авилгын хэрэг илчилдэг болсон. Яагаад ажиллаа хийхгүй? Эсвэл өвдвөл, эсвэл өөрөө хүсвэл, эсвэл хугацаанд дуусвал чөлөөлд юм байна. Энэ авилгатай тэмцэх газрын даргаыг чөлөөлдөг яаралтай хуулийг оруулж ирэхгүй бол би өөрөө санаачлалын учрал дарга. За тэр Эрдэнэс Монгол бол үндэсний баялагын сангийн хуулийн дагуу баялагын сангийн удирдлагыг хэрэгжүүлдэг байгууллага гэдэг хуулийн тусгацсан. Энэ бол ер нь баялагын сангийн нэгдэл. Тэ алдагдaltaй ажиллаж байгаа компаниудаар одоо санхүүгийн менежмент хийдэг. Тэгэхээр таны ярьж байгаа зүйл дотор бол бас тодорхой хүн яриад байгаа шүү байна. Би тэнд хин яаж ажиллаж байгааг бол одоо очоогүй учраас мэдээлэл байхгүй. Тэгэхээр би худлаа ярьж яах вэ? Очоод энэ компани менежмент ямар төвшөнд байгаа юм гэдгийг бол өөрөө одоо очиж мэдээллүүдийг авна. Та нэг л зарчмыг үйлчлэн бид рүү хэлсэн шүү дээ. Одоо KPI дээр суурилсан тэр гүйцэтгэх захиралтай контракт байгуулад яваад тэр ашиг орлогоороо залинждаг. Компаниг ашигтаа оруулах урамшуул авдаг юм зөв зарчим руу явуулах хэрэгтэй. Тэг үнэхээр ашиг олж ивэл урамшуул авч болно. Тэр компаниуд уул уурхай гэдэг л зарчим шүү дээ. Тийм учраас энийг бол очиж бас тодорхой одоо мэдээллүүдийг авч нөхцөл байдлыг сонсч дүгнэлтээ гаргах нь зөв бахаа гэж бодож байна. Би захимын сайд байхад нийтийн мэдээллийн ил тод байдлын хуулиар төрийн өмчт компаниудын тудс гүйцэтгэх захирал хяналтын зүйлийн гишүүдийн цалин урамшууллыг нээлттэй болгох хуулийг хийсэн шүү дээ. 68 нэр төрлийн мэдээлэл нээлттэй байгаа. Шилэн говьмэн дээр байгаа шүү дээ. Энэ шилэн говьмэн дээр энэ 68 нэр төрлийн мэдээллийг ил болгохгүй байгаа бол харин засгийн газар хариуцлага тооцсон шүү. Тэгээ зөвхөн гişүнэ те. Би энэ хуулийн дээр байгаа цалин хөлс урамшуул бүгдийг нээх ёстой. Энийг ил болгохгүй байвал харин энэ эсүүлдэл шүү. Тэгэхээр ингэ. За хоёрт бид нэг зүйлийг бас марцуулах. Одоо ингээд улс төрчид бид
хитрхи ингээд төрийн алба, төрийн өмчт компани руугаа ингээд улс төр хийсээр байгаад сүүлдээ энэ төрийн өмчт компаниудад чинь боловсролтой чадaltaй залуучууд ажиллахаа болчих гээд байна. Гэхдээ тэнд очсноос хувийн компанид ажиллая. Төвөг минь одоо тэнд очиж янз бүрээр цоллуулж яхаар. Төрийн албанд чинь хүн үлдэхэ боллоо. Төрийн алба чинь бүгдээрээ ийм тийм гэж цолсоор байл. Тэгээ цаашдаа энэ төрийн өмчт компаниудад чи хэн удирдах юм? Энэ төрийн албад чи хэн удирдах? Тэгээ хэдүүлээ бас энэ нэг жоохон зарим зүйл дээр нэг улс төрөө нэг хэмжээ хязгаартай хийж явахгүй бол өнөөдөр ч гэсэн орой өдөш одоо хэдүүлээ ярихтаа бол одоо ч сая одоо нөө тэр банк дампуурах гээд байна гэхээр дагаад дампуурдаг гэдэг үг байдаг шиг ийм эдийн засгийн нарийн тоомоог ингэж яагаад энэ зах зээл дээр хитрхийг савлгаа бас үүсгэж эрсдэлт. Тэгээ бид нар чи нөгөө олон жил төрийн өмчт компани гэж зарим нөгөө нэг үхрийн эвэрд оргихоор мянган үхрийн эвэрд оргидог гэдэг шиг яг ажлаа хариуцлагатай хийж байгаа зарим төрийн өмчт компани нөгөө гүйцэтгэх захирлуудынх нь нэр хүнд нь дагаж унаад тэгээ хүмүүс бол ер нь за одоо ер нь төрд ажиллах хэцүү юм ээ төрийн өмчт компанид ажиллах хэцүү юм ээ гэдэг болчоод байна. Тэр төрд байгаа хариуцлагатай албан хаагчдыг хамгаалах бодлогыг одоо ингээд зөв хэрэгжүүлж зарим одоо чадaltaй мэдлэг ур чадвартай хүмүүсийг төрд нь авч үлдэх төрийн өмчт компаниудаар хариуцлагатай сайн ажиллаж байгаа эдийг бас хайрлах хамгаалах юм бодлогыг хэрэгжүүлэхгүй бол сүүлдээ бүхлээрээ л бүтэхгүй болохгүй юм шиг болоод ер нь төр маань төрийн өмчт компаниуд маань их хүнд болж байгаа шүү. Тэгэхээр энэ дээр бас би яг гүйцэтгэлээр нь үнэлээд сайныг нь сайн, мууныг нь муу ингээд нээлттэй зарлаад ингээд явдаг зөв механизм руу одоо шилжүүлэхийн төлөө хичээнэ гэдгийг бас хэлье. За засгийн газар бол тэр авилгын индексийг одоо 10 байр хойшлцсон байна. Энийг ахиулах ёстой. Үүнд хууль хяналтын байгууллагууд хамтарч ажиллах ёстой. Тэгэхээр би төрийн өмчт компаниг тэр альж байгууллагыг тэр одоо муу сайн гэж төрүүлж дүгнэж болохгүй. Хариуцлагатай байх ёстой. Тийм учраас ажиллаа хийн. За хариуцлагатай хамтарч ажиллаж байгаа хэн бүхэнтэй ажиллана. Хариуцлагагүй ёс зүгөө байгаа ажиллаа хийж чадахгүй хинтэй ч одоо ажиллах болцоогүй ийм л зарчим шүү дээ. Би бидээ шаардлага тавь сурыг. Эрхээ эдлийн үүргээ хүлэе хариуцлага нэхий. Одоо энэ сахилга батгүй байдал, хариуцлагагүй байдлын одоо юм зуд болоод байна шүү дээ. Тэгээ энэ хариуцлагатай байдал руу явъя. Тэгээ би шахаж шаардаж ажиллая. Тэгээд та бүхэнд эргээд ажиллаа тайлагнаад явна. Мэдээлэл авъя гэд бичиг явуулахаар эрүүлдэггүй төрийн өмчт компаниуд төрийн байгууллагууд дүүрэн байгаа. Та бол өөрөөсөө ил болгоно гэд хэлчих шиг боллоо. Энийгээ бас ажил хэрэг болгоод орой. За тэгээд тэр хуулиудыг засах эрх бол одоо танд нээлттэй байгаа. Та хуулиа засгийн газрынхаа өмнө санаачлаад оруулаад ирээрэй.